Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн сэдэв жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн төслийн шинжилсэн найруулгын талаар бид нараа мэдээлэл өгөхөөр студиуд зочтой ураад байна. За манай өнөөдрийн зочноор хүн сүдийн аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Бадамсөрөн, за жижиг дунд үйлдвэр газрын дарга Эрдэнэ сайхан, за мөн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ган Зориг, за хувийн хвшлийг төлөөлж Монгол One Construction компани ерөнхий захирал Мөнх Цэцэг нар хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр эхний асуултаа сайдаас асууя гэж бодож байна. Яг энэ жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль маань 2017 онд гараад за 19 онд бас нэмэлт шинжилэгдэж ирсэн. За өнөөдөр яг яагаад одоо өөрчлөх хэрэгцээ шаардлага бий болов те энэ үндслэлүүдийн талаар бас салбарын яамнаас юу гэж үзэж байна те энэ талаар мэдээлэл. За хасан байцгаана уу. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл гэдэг бол хүн бүрийн хийж чадах ийм одоо аж ахуй бизнес ажил. Олон улсад дунджаар нийт одоо дотоодын бүтээгдэхүүн эдийн засгт нь 40% одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа эрхлэгчид эзэлдэг бол Монгол улсын хувьд бол 5.5% байна буюу олон улсын дунджаас 8 дахин бага байна гэдэг судалгаа гарч байна. Тэгэхээр зөвхөн одоо уул уурхай барилга том одоо энэ салбаруудаас гадна энэ хүн бүрийн хийж чадах ажлыг одоо дэмжих нь л хамгийн чухал. Тийм учраас энийг шинжлэх шаардлагатай. Тэгээ шинжлэхийн тулд хамгийн тулгымчтай асуудлууд нэгдүгürt бол хөнгөлтөө зээлийн хүртээмж бол маш бага байгаа. 20 хүсэл тутмын нэгийг одоо чүү ядан арай ядан шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр төрөөс бол бизнесийг дэмжихийн тулд төр өөрөө бизнес хийхгүй учраас зах зээлийн эдийн засгт энэ манай улсын хувьд бол нэгдүгürt хөнгөлтөө зээл, газар олголтын бодлого, татврын одоо хөнгөлтийн бодлого, тэгээд дэд үтсээр дэмжих, нийтийн зорилттой дэд үтсээр. Тэгээд яг энэ бодлогын хүрээнд бол нэгдүгürt нь хөнгөлтөө зээлийн хүртээмжийг эрс нэмэгдүүлэх асуудал байж байгаа. Тийм учраас за энэ бол хэрэгтэй. Тэгээ одоо яаж юм хэрэг ингээд жилд нэг удаа конкурс зарлаж байгаа юм шиг ганцхан удаа сонгож шалгуул зарлаад тэгээд хүлээж 365 хоногийн нэг хоногт нь л одоо шийдвэрлэдэг. Тэгэхээр энийг бол одоо шалгуураа хангасан хүн бүр зээл очиод авдаг байх. Энэ боломжийг бүрдүүлж чадвал Монгол улсад энэ асуудлыг бол одоо шийдвэрлэж чаднаа гэж үзсэн тэ. Хөнгөлтөө зээлийн хүртээмжийг. Тэгэхээр ямар асуудал гарах вэ гэхээр хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд их усруу ханаас болох гэдэг асуудал. Одоо бол улсын төсөв жилдээ 30-40 тэрбум төгрөг одоо ордог. Гэхдээ энэ нь бол жил болгон тогтмол нэмэгдэж орохгүй энэ сан өөрөө ерөөсөй харивчихгүй байна. Тийм учраас бидний дэвшүүлж байгаа бодлого бол энэ үндэсний баялагын сангийн тухай хууль зааснаар үндэсний баялагын санд ирээдүйн өв сан, хоримтлын нэг сан, хөгжлийн сан гэдэг 3 сантай. Ирээдүйн өв сан бол хүүхдүүдэд хөрөнгө хадгалдаг. Энд бол хөрөхгүй тий. Хоёрд нь бол хоримтлын сан одоогийн иргэдэд зориулж байгаа хөрөнгө. За энэ мөнгө бол одоо жилдээ нэг 400-аас 500 тэрбум төгрөг орон сууцны ипотекийн зээл жилдээ 3-4 мянган иргэн орон сууцтай болоход оруулж байгаа хөнгөлтөө зээл шүү дээ 6% тий. 3 санд хөгжлийн сан. Энэ санд төсөв ашигтай гарсан тохиолдолд мөнгө хөрөмтлүүлнэ гэдэг. Гэхдээ энийг хөгжлийн дэд үтцүүдэд зориулна гэдээ хуульчилсан. Тэгэхээр энд орж байгаа орлогыг одоо яг энэ ирээдүйн өв сан, хоримтлын санд орж байгаатай адилхан зарчмаар буюу одоо шахагддаг одоо нөхөн сэргээгдэхгүй энэ уул уурхаас орж байгаа амнаатын төлбөр буюу роялтигийн төлбөрөөс болон төрийн өмчт одоо уул уурхайн компаниудын ногдол ашигаас энэ санд хөрөнгө төвлөрүүлээд тэгээ энэ сангаасаа одоо энэ жижиг дунд үйлдвэрийг дэмжих зориулж хөнгөлтөө зээл энэ сангаасаа мөн одоо жижиг дунд бизнесийг дэмжих зориулсан дэд үтцийг барьж байгуулахад зориулъя гэдэг ийм л яг л энэ одоо үндсэн хууль зааснаар төрийн нийтийн өмч гэж үзэж байгаа газрын хэвлэлийн баялаг эндээс орж байгаа орлогыг бэлэн мөнгөөр одоо тий дараад гэдэг шүүмжлэх гардаг шүү дээ. Тэгэхээр ингэхгүй энэ мөнгийг төсөв рүү тодорхой хувь нь ороод тэгээд тодорхой хувь нь одоо ирээдүйн өв сандаа, тодорхой хувь нь хоримтлын сандаа, тэгээд орон сууцыг дэмжиж, тодорхой хувь нь хөгжлийн сандаа ороод энэ одоо жижиг бизнес эрхлэгчдэд дэмжих. Ийм л одоо том ийм өөрчлөлтийн зүйлийг одоо хийхээр зорж ийнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол мэдээж одоо парламентаар хэлцэнтэй засгийн газрын дээр одоо байр суурь эрхийлэнтэй энэ бол тийм амар бол батлагдахгүй гэж би бодож байгаа. Яг тэгвэл энэ дээр өөр үзэл бодолтой хүмүүс олон байдаг. Өөрөөр баялагын сантай холбоотой хуурилтыг дээр одоо үзэл бодлын өөр одоо байр суурьтай бол зөндөө. Тэгэл манад өнөөдөр зээлийн хүртээмж бага байгаа учраас цөөхөн олгож чинь тэрнээсээ гадна бага байгаа учраас одоо хугацаанд богинохон байт 3-5 жил. Тэгэхэд олон улсад бол ингээд хамгийн доотлол нь хөрөнгө оруулалтын зээл буюу одоо үйл хөдлөл хөрөнгө, тонгод хөрөмж авах зээл нь хөнгөлтөө зээлийн хугацаа нь 10-аас доош хүчилдэг. Бид бол хуулийн төслөд 8-аас доош хүчил тусгаж байгаа. Хөрөнгө оруулалтын зээл. Эргэлтийн хөрөнгөний зээл нь олон улсад бол бас 5-аас 8 жилээс доош үүдэг. Бид бол 5 жилээс доош тусгаж байгаа.
Тэгэхээр л бүх юм нь нөгөө энэ зээлийн их усүр маань яаж бүрдэх вэ гэдэг. Гэхдээ энийг хэрэгжүүлэхдээ өмнө одоо шүүмжлээд өгсөн төр олгоод байна гэдэг сумгжуулах сан, жидүү сан гэдэг. Тэгэхээр энийг санхүүгийн корпорац одоо хэлбэртэй болгож өөрөөр хэлбэл хараа тусаар одоо төрийн өмс компанид хөвчлөн гэж байна шүү дээ 49% хөвчлөн 66% хөвчлөн гэдэг энэ шиг ийм одоо нээлттэй ийм санхүүгийн корпорац болж яам ингээд нэг олон янзын одоо дата сурамшуулал болгодог биш те яг ингээд хин нэг одоо сайд хин нэг одоо те дараагаас хамаарахгүйгээр энэ бие даасан үйл ажиллагаа явуулдаг болвол энэ жинхэнэ одоо утгаараа жижиг дунд үйлдвэрлэл хөнгөлөлтөө зээлийн бодлогод бол эрс өөрчлөлт орох ийм боломж байгаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр дараагийн асуултыг Эрдэнэ сайхан дараагаас асуу. Ер нь одоо жижиг дунд үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал одоо эдийн засагт нийгэмд үзүүлж байгаа нөлөө нь ямар байна? За нөгөө талдаа иргэн төлөлт нь ямар байна? За 2019 оны одоо хуулийн өөрчлөлт бол одоо ил тод бус байна. Энэ зээл олголт нь бол одоо ханцуудаагуур явж гин те. Хин танил талтай нь аваад байна гэсэн энэ гол концепцны үүдэн дээрээс бас шинжилгээг хийж исэн. Энэ шинжилгээний үр дүн ер нь сүүлийн одоо энэ хууль хэрэгжсэн 6 жилд гарав уу? За гарсан. Мэдээж одоо хууль шинжилэгдээд одоо хууль тогтоомжийн хуулиар 5 жил тутам үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээ хийхэд бол энэ хууль цаг хугацааныхаа үед үнэхээр үргээ гүйцэтгсэн байна. Одоо бол бас дараагийн шинжилгээ хийх шаардлагатай гэдэг ийм үр дүн гарсан. За тухайн үедээ бол мэдээж таны хэлдгээр асуудлууд үүссэн. За энэний дагуу их хурлаар хууль маань батлагдсан, засгийн газраар тогтоол батлагдсан, журам батлагдсан. Энэ үрээндээ төсөл сонгон шалгаруулалт бол нийтлэлтэй ил тод явж байгаа. За сүүлийн одоо 3-4 жилийн авилгатай тэмцэх газрын ил тод байдлын үнэлгээгээр төрийн байгууллагуудаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орлогож байгаа зээл өөрөө, жижиг дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаа өөрөө тогтмол 1-2 байранд ороо явж байгаа. Тэгэхээр ямар ч байсан одоо таны хэлдгээр ханцын дороо ийм тийм гэдэг юм бол байхгүй болсон. За сая сайд бас хэлж байна. Иргэн төлөлтөөсөө 30-40 тэрбум төгрөгийг л олгоод байгаа. Тэгээ улсын төсвүүдээс мөнгө олгохоо үлсэн. Иргэн төлөлтөөсөө ингээ яваад тахлаар өсөхгүй. Дээрээс нь хэрэгцээ шаардлагынхаа хүсэлт ирүүлсэн. Тухайн жилдээ зээл олох салбар чиглэлийг сайдаар тушаалаар баталдаг. Тэгэхээр одоо жижиг дунд үйлдвэрийн салбар маань маш өргөн. Энэ дотроос за энэ жил одоо юу гэдэг арь ширийг дэмжин, ноос ноолорыг дэмжин гэдэг хэдхэн салбар дотроос тодорхой заасан хэдхэн аж ахуй нэгжээс авсныхаа 20% нь хангачиж байгаа. Нийт жижиг дундаас гээд үсэх юм бол энэ бол бүр 1%, 2% ч хүрэхгүй болж байгаа. Бага хөрөнгө маань тийм учраас бид нар жилд ганцхан удаа зарлахаас өөр аргагүй. Ер нь энэ хөгжсөн Солонгос, Япон гэдээ аваад үзэхээр нийт аж ахуй нэгжийнх нь 99%. Тэгээд энэ зээлийг сая хэлдгээр хизээч дуртай үед авч болдог. Өөрөөр хэлбэл надад өнөөдөр би бизнесээ хийхэд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхээр тэр санхүүгийн корпорацтай хамдаад их усүр нь байнга байж идэг өөх бодлого барьдаг. Манайд эсрэгээр мөнгө нь байхгүй учраас аль болох баг өгөхийг бодоод ингээ байхгүй юм яах вэ? Ийм байгаад байгаа. Тэгэхээр энэ хууль шинжлэхний шаардлагатай байгаа. За сая сайдын хэлсэн дээр нэмээд хэлэхэд бол одоо татварын хуулийн дээр бас өөрчлөлтүүд орж ирнэ. За жижиг дунд үйлдвэр эрхлэгч эдийг 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой 200 хүртэл аж ахуй нэгжтэй байсан бол 10 тэрбум гэж босхыг одоо таазын нэмж өгч байгаа. За дээрээс нь төрийн худалдаа авалтаар одоо маш сайн дэмждэг болёо. Өөрөөр хэлбэл төрийн худалдаа авалт дээр бүр тодорхой хувь зааж өгөөд төр нийт тухайн жилийн худалдаа авалтын төдөөс доошгүй хувийг дотоодын үйлдвэрээс авдаг болёо. Зөвхөн жижиг дунд гэхгүйгээр ингээд өгвөл дотоодын үйлдвэрүүд маань борлуулалт тал дээр босоод ирэх юм байна гэдэг ийм одоо хэрэгцээ шаардлагууд байдаг. Одоо ажлын байрны хэдэн хичнээн аж ахуй нэгжийн салбарт байна гэдэг судалгаа байдаг. Дэлхийн нийтэд бол нийт ажлын байрны 70%-ийг нь энэ жижиг дундын салбар өөрөө одоо бүрдэх хангаж идэг. За Монголын хувьд бол яг статистикийн хорооноос бол 20%. За альбан бус сектор буюу Монголд альбан бус нь айгүй их байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл татварын зөв бодлого явуулахгүй бол альбан байгаагаа альбан бус болгоод байхгүй. Дансыг хагаад альбан бус болгоод байна. Тэгэхээр чи нөгөө татварын бааз суурь чинь нэмэгдэхгүй болохоор татвар чинь багасаад ингээд шууд хамааралтай яваад байгаа. Тэгэхээр эсрэгээрээ боломжийг нь олгож өгөөд дансыг хаахгүйгээр үйл ажиллагааг нь явуулаад байдаг бол олон аж ахуй нэгж татвар төлдөг болоод альбан бус нь альбан болоод ирэхээр нөгөө татварын орлогын хэмжээ чинь нэмэгдээд бидний хүсэж байгаа үр дүн гарах хэрэгтэй. Тэгэхээр Монголд бол альбан ёсоор 20%, олон улсад 70%. За дотоодын нийт бүтээгдэхүүн бас сая хэлжлээ. Сайд нийт аж ахуй нэгжийн 99% жижиг дунд байдаг бол Монголд 76% байгаа. За экспортын бол нэг багдуу 1.1 өвтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгч одоо үйлдвэрлэж гэсэн. 1.6 хатг.
За тэгэхээр албаны их сурвалжууд одоо жижиг дунд үйлдвэрийн салбарын нөхцөл байдлыг ингэж үнэлж байгаа маань. Нөгөө талдаа бас салбарын холбооноос энд үйлчилж байгаа эрх зүйн орчинд ер нь үнэлт өгнөлтөөгөө те өнгөрсөн 6 жилийн хугацаанд хэрэгжсэн энэ хууль дээр бас ямар саналууд та бүхэн гаргаж ирж байгаа юм? За, юуны өмнө эрхэм зочдтой болно. Танд энэ өрөө мэндийг хүргэе. Үзэгчдээ бас энэ өрөө мэндийг хүргэе. За, түрүүн Эрдэнэ сайхан даргын хувьд албан бус тоо гэдээ ирж байна те. Албан бус тоо гэдэг бол ялтчихгүй байгаа. Албан бус тоогоор Монголын жижиг дунд үйлдвэрлэлчдийн салбар маань нийлээд 50% ажлын байрыг бий болгож байгаа хөтөлбөрийн зах зээлийн. Тэгэхээр энэ салбар мөр яалтчгүй маш чухал одоо эдийн засгийн чухал суурь бүтцээ байгаа. Гэтэл манайх одоогийн байдлаар яадаг вэ гэхээр том компаниуд бол мэдээж том тоогоор бүх дүнгийн том тоогоор явдаг. Гэтэл нөгөө талаараа бий болгож байгаа ажлын байр нийгэм нөлөөлөл нь жижиг дундын хувьд бол бага байдаг. Яг түрүүний сайдын хэлдгээр одоо ипотекийн зээл авч байгаа хүмүүс зээлийг их усрыг бий болгох нь зөв. Нөгөө талаараа бас дахиад энэ ажлын байрыг өндөр салентай жижиг дундын ажилчдыг хөдөлмөрлөл хийж байгаа эрхэлж байгаа хүмүүсийг олон болгоснороо илүү олон ипотекийн зээл авах хүмүүс бүрдэх юм а гэдэг нэг агуулгыг бол талхалтаа хүлээж авч байгаа. За тэгээд одоо нийт одоо өнөөдрийн байдлаар нэг 25 оны байдлаар 260 мянган орчим аж ахуй нэгж байгаа даа. Түүнээс одоо нэг 100 орчим мянган идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэрний одоо түрүүний Эрдэнэ сайхан даргын хэлдэг 76.2 буюу 86% жидүү эрхлэгч байгаа даа. Тэгэхээр энэ салбараа энэ нийт аж ахуй нэгжээрээ харахад ямар их чухал вэ гэдгийг ингээд тоонууд харуулдаг байна. Тэгээд бас манаас холбооны хувьд бол хэд хэдэн саналыг ярьж байгаа. Түүн дээрсээ түрүүний төрийн худалдаа авалт. Төрийн худалдаа авалт 2023 онд одоо 12.3 их найд төгрөг байгаад байгаа. Тэнгүүд яг эндээс хэдийн дотоодын худалдаа авалт хийгээд байгаа. Хэдийн жидүүгээс аваад байгаа. Яг энтэйгээ адилхан болж л өгвөл энэ 12.8 их найд төгрөгийг эх орондоо л үлдээмээр байгаа. Яг яалтчгүй зайлшгүй юмнуудыг гаднаас импортын бүтээгдэхүүн авах гадны үйлчлэгээ авна гэхээс болж өгвөл дотоод үлдээх бодлогыг одоо энэ хуульд илүү сайн шингээж өгөөсэй гэж хүсэж байна. Тэр утгаараа яг бүр ингээд хуульчлаа тий. Төрийн худалдаа авалт одоо төсвийг тодорхой болгоход 20% чим 30% нь дотоодын худалдаа авалт байна. Одоо угаасаа тэр худалдаа авалт юу байх нь тодорхой болчихсон. Манайх өөрсдөө юу хийж чадчих байгаа. Тэгэхээр тэрийгэ тодорхой болгоод бас боломжтой гэж харж байгаа. За тэгээд дараагийн нэг юм гэвэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай жижиг дунд үйлдвэрлэлийн бол нэлээдгүй бас нэг шат агсан байгаа. Одоогийн дараагийн шатанд бидний хүсэж байгаа юм юу гэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоогоор нийлж хагаад төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүд бие биенэрүүг хараад байх ш. Хамтдаа нэг зүг рүү хараад экспортын бодлого барья. Одоо экспорт гэхээр л төрийн байгууллагууд бол одоо ингээд яах ч байгаа их чинь хяналт чалгалт их байгаад байдаг. Гэтэл нөгөө талаараа зөвлөн туслах маягаар за танаа энийг ингээд хэдүүлээ эх орноосоо бүтээгдэхүүн гаргая. Гаднаас валют оруулж өгье гэдэг байр суурийг бас энэ жидүү эрхлэгчдэр тэрийг бас онцгойрон та бүхэн анхаарад энэ хуулинд оруулж өгөөсэй гэдэг хүсэлтэй ирсэн байна. За тэгэхээр хувийн хвшлийн хувьд бол таны хувьд бол бас яг энэ жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авч ивүү те. За нөгөө талдаа авч исэн бол ямар тус тэмтэй байдгийг. За нөгөө талдаа биднэрт одоо яг аж ахуй эрхэлж байгаа хүмүүст энэ үйлчилж байгаа хууль маань яг өгөөжтэй байж чадчихэв үү те. Энэ дээр та өөрийнхөө саналыг хэлж. За манай компани бол 2012 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд яг Солонгост гэрээт ажилтнаар ажиллаж агаад ирээд эх орондоо яг нөгөө барилгын орон сууцны салбар 2010-ад онд маш эрчимтэй хөгжиж ясан учраас өөрсдийн нөгөө гадаад улс оронд сурсан тэр бодит ажил дээр сурсан дуршлагаа эх орондоо нэвтрүүлж импортыг оруулсан барилгын материалын үйлдвэрлэлийг үйлдвэрлэж эхэлсэн. За мэдээч ингээд практик дээр сураад ирсэн хүмүүст бол нөгөө хурааж хуримтлуулсан өндөр санхүүжилт боломж бол байдаггүй. Тэгээ бид нарт хамгийн нэг тэргуунд бол үйлдвэрлэлээ байгуулахад санхүүгийн дэмжлэг маш их шаардлагатай байсан. За тэгээд бид нар 17 онд буюу үүсгэн байгуулагдсанаас хойш 5 дахь жил дээрээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авч ясан. За тэгээд зээл авахд бол бас нэлээд олон жил ингэж уйгахгүй өгжиж авахдаа бас нөгөө барьцаа хөрөнгийн боломж тааруу байсан учраас хүссэн зээл маань дэмжигдсэн ч гэсэн нөгөө 50%-аар нь аваад төслөө яг тухайн үедээ хэрэгжүүлэх гэж зорж судалж ясан технологи бол яг бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр яг аж ахуйн нэгжийн хувьд бол одоо нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тухайн үед яг ингээд нөгөө борлуулалт муутай танигдах нөгөө маркетингийн одоо дуршлаг муутай ингээд яг одоо нөгөө шантралын цэг дээрээ бид нэр сангаас
тусламж авч ирсэн. Тэгээд энэ маань хэдийгээр 100%-аар бид нэр ингээ барьцаагаа хангаж чадаагүй 50%-аар олгогдсон ч гэсэн тэр үед бид нэр эргэлтийн хөрөнгө хангалттай татаад тухайн үед бол буян тухай төсөл хэрэгжижсэн. Буян тухай төслөөс үндэсний бүтээн байгуулалтын корпорац гээд одоо нөгөө үндэсний Delta Construction ингээд ер нь бол нэг 5 том компани нийлээд буян тухай хорооллыг барьж байхад үндэсний бүтээн байгуулалтын корпорац маань манай үйлдвэрийг дэмжиж шахмал чулуун эх орныхоо чулуугаар үйлдвэрлэж байгаа шахмал чулуун ваныг маань сонгосноор яг тэр үеийн тэр том төсөл дээр эргэлтийн өрөнгөө татах суурь дэмжлэг болж өгч чадчихсан. Тэгэхээр одоо ингээд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан яг бодит ингээд санхүүгийн тусламж хэрэгтэй. Тэгээд нөгөө эргэлтийн хөрөнгөөсөө болоод нөгөө борлуулалтаа тэлж чадахгүй байгаа тохиолдолд үнэхээр эзэндээ хүрч чадвал эргээд хөл дээр бат зогсох тэр үндэс суур манай компанийн үед бол болж өгсөн. Тэгэхээр ийм боломжийг илүү олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүртээсэй гэж боддог. Одоо монголчууд бол маш олон залуучууд маань бол гадаад улс оронд янз бүрийн ажил эрхлээд тэр мэдлэг чадварыг хуримтлуулад ирчээд нь шүү дээ тий. Гэтэл тэр хүмүүст яагаад тэр үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлж чадахгүй байгаад байна гэхээр ердөө хамгийн ихний шалгуур нь санхүүгийн боломж байдгүй. За тэгээд санхүүгийн шаардлага хангаад одоо эсвэл одоо дуртай хүссэн цагт нь өгдөггөөр нь одоо банк бус ч юм уу банкны евро явахаар шалгуур үзүүлэлт нь маш өндөр. Нөгөө барьцаа хөрөнгийн дэмжлэг нь шаардлага нь айгүй өндөр байдаг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд бол хамгийн түрүүнд тэр санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхийн тулд нэгдүгээр хүү багтаа байх нь бол үнэхээр том дэмжлэг болдог. Дээрэс нь тэр барьцаа хөрөнгө гэдэг бол мэдээж барьцаа хөрөнгөтэй ямаа хураагаа тавьсан тийм хүмүүс бол бизнес одоо тэр жижиг дунд үйлдвэрлэлийг үйлчилгээг нэвтрүүлэх гээд ингээд явхад бол зээлийн тусламж байгаад ах шаардлагагүй л тийм хүмүүс тавигддаг шалгуур байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд барьцаа хөрөнгө дээр зээлийн хүүгийн түрүүн бас ингээд сайд хэлж байна. Бизнесээ жигдрүүлж борлуулалтын зах зээл дээр одоо нөгөө үйлдвэрлэлийнхаа технологиг нэвтрүүлээд стандартаа мөрдөөд ингээд яг хэвшүүлэхийн тулд тэр зээлийн маань төлөгдөх хугацаа урт байвал их сайн байдаг. Тэгэхээр бид нэр ингээд сар тутам нэг захиалга одоо нөгөө ялангуяа барилгын материалын салбар чинь өөрөө бас нөгөө Монгол улс чинь улирлын чанартай барилга нь явагддаг учраас бид нар улирлын чанартай бас бизнес хийдэг. За тэгээд нөгөө нэг захиалга аваагүй тэгээ барилгууд маань ихэнх нь биднэрт ингээд бартерын байр тулгадаг ч юм уу тий одоо ийм л нөхцлөөр бид нэр гэрэх боломжтой байна гэдэг. Тэгээ бартерын байраа борлуулж чадахгүй бид нар мөнгө төгрөггүй саатах тохиолдолд нөгөө давчуу орж ирж байгаа үндсэн төлөлттэй зээлүүд чинь биднэрт эргээд нөгөө тэр зээлээ борлуулалтгүй орлогогүй саруудаа банкнаас юм уу банк бусаас хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч тэр нөгөө зээлийнхээ хариуцлага алдахгүй байхын тулд тэр итгэж бусад олон үйлдвэрлэгч нарын авч чадаагүй боломжийг олдсон тэр боломжоо хариуцлагатай төлөхийн тулд бид нэр ингээд зээлэд яахгүй тулд одоо бусад тохиолдолд өндөр хүүтэй зээл авч зээлээ төлөх ийм нөхцлүүд бас бодит байдал дээр үүсдэг. Энийг бол нөгөө зээлийн зориултыг зүй бусаар эсвэл нөгөө өөр зүйлд зарцуулах юм уу тийм юм байхгүй мөртлөө яалтчгүй нөхцөл байдал нь бид нарыг улирлын чанартай бизнес орлогоос хамааралтайгаар ингэдэг. За ингээд орлого тасалтаад ирэнгүүт яадаг вэ гэхээр одоо бид нар дээр одоо энэ жил ихэд би 2 удаа дансаа халгалаа л да татвараас. Тий нөгөө борлуулалтгүй мөнгө төгрөггүй ийм үед танай нөтийн татвар ингээд тий толцсон байна. Тийм учраас нас барьцсан гэдэг. Би байдаг чадлаараа гүйж байгаа нэг хідэн захиалга олоод тий авах гэхээр нөгөө эргэлтийн хөрөнгөнд урьдчилгаа төлбөр авах гэтэл дансын маань хаашдаг эргэлтийн за урьдчилгаа төлбөрөөр бид нэр түүхий идэ татаад ингээ үйлдвэрлэлээ явуулаад танай бүтээгдэхүүнийг ингээд танай орон сууцыг ашиглалтанд оруулахаас өмнө бүтээгдэхүүнээ нийлүүлье гэтэл нөгөө хаагдсан данс руу нөгөө урьдчилгаа төлбөр ороод бид нэр эргэл эргэлтийн өрөнгөн дээр гацчихдаг. Ийм хүнд нөхцлүүд байдаг. Тийм болохоор нөгөө жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож байгаа зээл маань нэгдүгээрт хүртээмжтэй буюу аль болох олон үйлдвэрлэгчид хүрээсээ тэгтээ нөгөө төлөгдөх бодит нөхцөл байдлыг нь цаг хугацааны хувьд хүүгийн хувьд барьцааны хувьд ингэж хангаж өгвөл их том дэмжлэг байдаг. Тэгээд бас одоо сая төр төлөөлж байгаа дарга нар маань хэлж яана л та. Ер нь бол төрийн бодлогоор жижиг дунд үйлдвэрийг бойжуулах нь их чухал юм. Тий. Одоо төрийн худалдан авалтын жишээ нь барилгын салбарт манай монголчууд айгүй олон том гоё төслүүдийг одоо өргөн дэлгэр хэрэгжүүлээд эхэлсэн байна. Энд одоо жишээ нь чанар стандартын шаардлага хангасан импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол яагаад авч болохгүй гэж тийм ээ. Манайх одоо энэ нөхцөл тийм боломж гарах байх гэж бодоод ер нь бол бас үйлдвэрлэлийн юунд харилцагчтай дотоодын бүтээгдэхүүн бол чанар стандартын шаардлагыг хангасан ийм бүтээгдэхүүн байдаг шүү гэдгээ бас харуулж одоо үндэсний гадаадын стандартаар яг солонгос технологийн стандартаар явж яснаа өнгөрсөн онд 25 онд бид нэр үндэсний стандартаа батлуулсан байж байгаа. Тэгээд төрийн
төрөөс худалдаа авалтаар дэмжнэ гэд ямар нэгэн шалгуур үзүүлэлтүүд тавих юм бол тэр болгоныг хангахын тулд үндэсний үйлдвэрлэгчид бол зорж ажилладаг. Тэгэхээр энэ дээр бас зөвлөн туслах үйлчлэгээ биднэрт маш чухал байдаг. Би 12 жилийн дараа үндэсний стандартаа батлуулж байгаа байхгүй юу? Өөр стандарт боловсруулах мэдлэг чадвар байхгүй учраас тий маш их цаг хугацаа алдсан. Тий. За тэгэхээр хувийн хвшлийн төлөв маань хэлж дээ. Тааш түрүү хэллээ. Ер нь хүртээмж муу гэдэг бол хаана ойлгож байгаа. За нөгөө талдаа хүссэн зээлийн 50% өгдөг. За тэгээд тэр үйлдвэр одоо сансан хэмжээндээ төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадахгүй нэгдүгürt. Хоёрдуд одоо барьцаа хөрөнгийн асуудал дээр очиод бүдэрж ундаг. За гэвч энэ асуудлыг шийднэ гэд бид нар бас зээлийн батлан талтын сан гэж бий болгосон. Тэгээд яг энэ сангийн одоо яг зориултыг үйлчлэгийг сайжруулах механизм яг энэ хуулийн шинжилтээр яаж орох вэ? Ер нь цогцоор нь дэмжиж ижил үр дүн гарна. Асуудлууд бол бүгдээрээ мэдчихэж байгаа. Оншилсан. Гэхдээ нөгөө дэмжлэгүүдээ одоо аль нэгийг хэрэгжүүлүүлээд болохгүй л дээ. Тэгэхээр батлан даалтан чухал, хүртээмжин чухал, хугацаан чухал, хүүн чухал те. Тэгэхээр одоо зөвлөх үйлсийн асуудлыг хөндөж шүү дээ. Тэгэхээр энэ бол хамгийн чухал зүйл. Одоо хуулийн төслөөр юу туссан гэхээр хөнгөлөлтөө зээл хамрагдахын тулд эхлээ заавал сургалтанд сууж сертификаттай бол. Одоо өөрөөр хэлбэл жолоо барихын тулд заавал одоо жолооны дамжинд сууж ирэх авдаг шүү дээ. Тэгэхгүй болохоор зээл ингээл авчдаг. Тэгээд нөгөөдгөө яг яах гэж авсан бэлээ те. Тэгэхээр энэ нь бол аюул чухал зүйл. Нэг. Хоёрдугаарт нь хөнгөлөлтөө зээлд хамрагдсан хүмүүсд зөвлөх үйлчлэгийг давхрын болно. Дасгалжуулагчдад тамирчин амжилт болдог. Тэгэхгүй л ингээд зээл авчдаг. Энийг одоо сая бизнес эрхтгч хэлж байгаагаар одоо стандартаа батлуулах те. Одоо экспортод гаргах тийм үү. Тэр чинь зөндөө асуудлууд үүснэ шүү дээ татвартай холбоотойгоос. Тэгэхээр энэ болгонд нь ингээд дуршлагтай юм зөвлөх үйлчлэгээний компаниуд их олноор хөгжүүлэх хэрэгтэй. Давхар одоо нэг зөвлөх үйлчлэгээний компани гэхэд 20 одоо боожигчийг 20 зээлдэгчийг хариуцдаг. Тэгээд энэдээ зөвлөөд алдаж тий алдаа онон дээр нь одоо үндэслээд ингээд аль бол хугацааг хэмнээд зөв явуулах тал дээр ингэж анхаарах хэрэгтэй байна тий. Батлан даалт бол хамгийн чухал зүйл. Ер нь төр иргэндээ одоо итгэж штэ. Тэгээ өмнөөс нь одоо батлан даалт гаргаж нөгөө иргэн маань бас хариуцлагатай байх хэрэгтэй болно. Тэгээ бид өмнө нь бол ингээд сум хөгжүүл сан гэж сум болгонд нэг 50-150 сэдвэр болгосон. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гэдэг мөнгө болгосон. Тэгээд энийг үндсэндээ зарцаацсан. Одоо бол ингээд сая Эрдэнэсийн дараах хэллээ нөгөө одоогийн манай жидүү сан чинь мөнгө хариуцдаггүй шүү дээ. Ерөөс ингээд хүүний тэр нэг жилд өгж байгаа хөнгөлтөө хүү 5-6% хүүгээрээ л хариуцдаг. Гэтэл яг үнэндээ бол энэ бидний зорилго юу нь юу вэ? Энийг ингээд нэг 5-6 сая өөр хариуцуулах гээд байгаа мó? Эсвэл бизнес эрхлэлийнхээ бааз зүрийг тэлж импортыг орлох, экспортыг дэмжих, хүн бүрий хийж чаддаг энэ салбарыг хүмүүсийг одоо дэмжих гээд байгаа мó? Энд чинь бид чинь нөгөө өмнөх нийгэм чинь төр бизнес хийдгээс одоо үгүй шүү дээ. Бид чинь төр зөвхөн бизнесийг дэмжинэ. Дэмжтэй юугаар дэмжин гэдэг нь тодорхой. Тэгэхээр тодорхой юм руу ингээд тодорхой том бодлогууд хийгээ цогцоор нь энийг аваад явуул энэ болохгүй юм ерөөсөй байхгүй гэж бодож байгаа. Яг тэгвэл одоо ингээд Евразийн хэлцээргээ байгуулагдлаа. Би энийг бол одоо өндөр түвшинд анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Хилцээр байгуулагдлаа гэд сайхан болохгүй шүү дээ. Бид дотоодоо босруулах үйлдвэрүүд, түүхийд бэлтгэн нийлүүлэлт, дотоодын аж ахуй нэгжүүдээ хөл дээр нь босгох, өөрчлөлт чадвартай болгох тийм үү? Энэ ажлуудыг хийхэд бол зохицоор нь ингээд том одоо хөрөнгө зарах хэрэгтэй улсаас. Зөвхөн ингээд төрийн албандаа одоо цалингаа нэмэгдүүлэх гэдэг юм уу? Энийгээ бодоод байх биш ээ. Энд чинь тэр олон хүнийг яаж ажилтаа болгож, тэр олон хүн байнгын хөгжүүлэлт хийж, тэр олон хүн яаж амьдрал ахуйгаа өөрөө авч явж одоо төрөөс амарахгүйгээр тий халамжаас биш одоо хөдөлмөр эрхлэлтийн бодлого яаж явах вэ? Хөдөлмөрийн насны хүн бүр ажил хийгээд байгаа бол тэгээд яг яаж ажил хийх юм бэ? Тэгээд төрөөс энэ тодорхой зүйлүүдээр нь дэмжиж өгчилтэй л гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ уул ургаас орж байгаа орлого чинь одоо төсвөрөө өгөөл тэгэл төсвөөсөө дахиад байшин барилга барьд юм уу тий одоо ингээд л одоо халамжийн шин чанартай тий ажлууд явна. Гэхдээ тэр нь тодорхой хэмжээнд явах нь зөв. Гэхдээ энийг нэгдүгээр тавьчаач. Хөдөлмөр эрхлэлтийн дэмж бодлого нэгдүгээр тавьчих. Тэгээд төр нь иргэндээ итэг. Иргэн одоо хариуцлагатай бай. Тийм үү? Одоо тэр авсан зээлээ зориултын дагуу ашигла. Тэн дээр нь зөвлөх үйлчлэгийн хяналттай бай, тий. Энийг би бол барилга авцаамын салбартаа зүүрлэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 100 сая төгрөгийн замын ажил хийлээхэд авдрын хяналт буюу зургийн зохиогч нь хяналтаа тавьдаг. Тэр төсөв төртгийн 1-2% одоо тэнд зарцуулдаг. Дахиад 4 орчим хувийн зөвлөх үйлчлэгээ буюу хяналтын одоо хувийн компани гүйцэтгэдэг. Авцаамын ажил дээр зөвлөх үйлчлэгийг тендер заруу шалгаруулад нэг компани шалгараад тэр нь зөвшөөрд үе шатвард нь өгж явдаг. За ингээд суурийг тавихад болж байна. Хучлтыг хийгээд зөвшөөрлөө.
хариуцлага тэр зөвлөх хүчний компани хариуцдаг. Тэр шиг бид нар энэ 6% зээлийн хүүгээр энийг арвижуулна гэж байхгүй. Бидний зорилго өөр. Бид бол бизнес эрхлэгчийг олон болгохыг зорж байгаа. Чанартай болгохыг зорж байгаа. Экспортод гаргахыг зорж байгаа. Тийм учраас энэ 6% хүнээс нь 1-2% тэр одоо төсөл бичсэн хүн байна шүү дээ. Энэ бизнес одоо ийм үйлдвэр байгуулна гэдэг. Тэр үнд нөх. Тэгээ тэр үн нь энийг хянаад яваа. Анханаас нь хамт явах нь шүү дээ. Бүх хамт бизнестэйгээ хамт зөвлөх үйлчилгээ одоо төсөл зохиогч нь. Тэгээд нэг 4 орчим хувийн тэр зөвлөх хүчний компани. Олон зөвлөх хүчний компани хөгжин дагаад. Олон дахиад жижиг дунд бизнес залуурч дэмжээл явна. Тэгээ хөгжүүлэлт хийгээд явна тогтмол. За тэр улсад ингэж энэ экспортын ийм боломж байна те. Энэ стандартаа одоо шинжилээ энэ дээр ингэж игээд ингээд хамт ингээ хөгжөд явах хэрэгтэй байхгүй юу? Багш чинь одоо ингээ хүүхдээ хичээл заахад өөрөө хамт төгсдөг шүү дээ, тий. Тэр шиг тэгээ бас нэг маш том зангилаа асуудал байгаа. Тэр юу гэхээр зээлийн ингээ шаталж олохгүй байгаа. Тэр нь юу гэхээр мөнгө хүртээмжтэй холбоотой. Өөрөлдвөл чи одоо 3 жилийн өмнө зээл авсан одоо дахиад өгөхгүй авахт аваагүй хүнд өгнө гэх. Үгүй тийм байж болохгүй шүү дээ. Энд чинь ингээ байнгын шаталж одоо энэ JICA-гийн зээлийн төсөл бол яг тэгж явдаг гэсэн шүү дээ. Юм хийж чадчихвэл нэмэд өгöd өгдөг. Тэгжээ тэр чинь хөгжинэ. Тэгэхээр хүний амьдралын мөчлөгтэй бол бид нар бас зүүрлж энийг тайлбарлаж байгаа. Тэр нь юу гэхээр хөдөлмөр эрхлэлийн сан гэдэг одоо манай одоо иргэдэд одоо буцалтгүй дэмжлэг өгдөг те хөнгөлтөө зээл хүүгүү зээл өгдөг ийм сан байна. 10-аас 20 сая төгрөг одоо өгдөг иргэнд. Одоо эдлийн үйл ажиллагаа эрхлэх иргэнд нь. Энийг бид нар цэцэрлэгийн хүүхдэд одоо зүүрлүүл. Одоо байгаа жидүү санг бид нар бичил сан болгох хэрэгтэй. Тэгээ энэ хоёр дахь шатных нь. А гурав дахь нь жинхэнэ жидүү сан. Энэ нь бол одоо тэр санхүүгийн корпорац хэлбэрээр. Тэгэд энэ гурав чинь ингээд шатлаад хөгжүүлээд явчихаар нэгэнд дунд ангилд орчвол тэр тэгээ цаашаа хөл дээрээ юу тогтоод аваад өрсдөө чадвартай болоод явчихна. А тэр болтлоо хэцүү байхгүй. Хүүхд ч одоо нөгөө нэг хөлн газар хүртлээ хэцүү байдаг. Тэгээд хөл нь одоо шорон дээр гişүүл хүүхэд тий одоо бас нэг хүн болоход одоо хүн болж ийн гэдэг шиг яг тэр одоо гарааны үед нь дөнгөж боожж байгаа үед нь л одоо дэмжих нь бол хамгийн чухал байгаа. Тэхийн тулд яг энэ бодлогуудыг л хийн. Дээр нь тэр одоо Батан далдын сангаас гадна тэр дэд үтсийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Өөрөлдвөл одоо гэр ороолын айлуудын дундуур ингээд нэг цахилгааны шон татчих штэ. Тэрийг улс хийж өгдөг. Ягаад гэвэл нийтийн зориултад дэд үтс учраас. Тэгээ хашааныхаа хойдолд байгаа шонгоос айлууд аваад гэртээ тоог оруулдаг. Тэрэн шиг бид нар энэ одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа, үйлчлэг эрхэлж байгаа хүмүүсийг ингэж одоо үндсэн энэ цахилгааны, дулааны, бохрын тийм үү? Энэ дэд үтсүүдээр ингэж нийтийн эрх ашиг татаж өгөөд тэндээсээ нөгөө аж ахуйн нэгжүүд нь аваад явбал энэ маш том дэмжлэг болж байгаа төрий. А гэхдээ энэ бол хувь хүнд өгөөгүй, нийтийн зориулттай шүү дээ. А газар болголт гэдээ бас одоо энэ дээр бид нар газрын тухайд өөрчлөлт оруулахаар одоо босруулсан. Энэ юу гэхээр одоо иргэнд 0.7 га газрыг үнэгүй өмчлүүлж байна. Тэр бол гэр бүлийн амьдрахтан зориулж. Одоо амьдрахтан зориулж шүү дээ. А тэгвэл аж ахуй эрхлэлтэн зориулаад нэг 0.1 гавь 1000 м квадратын нэг удаа төрөөс үнэгүй тодорхой одоо болцол тавиад ингээ олох юм. Тэгээ газартай байж дээр нь юм барин шүү дээ. Агаар дээр барихгүй. Монголд газар шиг их юм алга. Энийгээ зөв зохион байгуулалтанд ороод зөв төлөвлөлтөнд оруулаад ингээ аж ахуй эрхлэгчтэй өгье л дөө. Энэ чинь дэмжлэг шүү дээ. Төрөөс одоо юугаар дэмжиж чадах нь тэр бүх юмд ажиллахгүй бол ийм өргөн удам нутагтаа тэгээд газар дээр ингээ хатуу бодлого бариад те. А тэгэхээр тэрийг одоо юу гэдгийг гадны иргэнд одоо зарахгүй ч гэдэг юм уу те. Ингээ олон болцлуудыг тавьж өгөөд тэгээд өгч. Тэгээд дэд үтс. Тэгээд татврын бодлого нь ийм ялгаатай бүсүүдийн онцлогтой тий экспортын чиглэсэн одоо тий тэр орон нутгийнхаа онцлог тохирсон уул уурхайтай газар нэг өөр ханган нийлүүлэлтэй энд нь төрийн худалдаа авалт ихтэй газар нэг өөр. Тэгээ энэ бодлогод байгаа. Дээр нь түрүү манай хоёр одоо оролцсон зүгээс их чухал санал хэлж байна. Төрийн худалдаа авалт буюу төсвийн худалдаа авалт. Төсөв тусч байгаа мөнгө бүр импортыг дэмждэг биш. Дотоодын үйлдвэрлэлийг дотоодын худалдаа үүсгэж дэмждэг энэ зүйлрүүл явах хэрэгтэй. Тийм үү? Нөгөөдг нь болохоор экспортыг дэмжих. Одоо Евразийн хэлцээр гээд энэ гарын үсэг зурлаа гээд бүх юм шийдэгдэхгүй шүү дээ. Өөрөөсөө бид нар экспортлж боломж гарна. 180 сая хүнтэй өөрөөсөө хөгжиж байна. Баруун хойдлын тий 5 одоо улс шүү дээ. Оросын холбооны улс, Казахстан, Киргизстан, Армени, Беларусь гээд энэ дандаа одоо нөгөө нэг малын гаралтай түүхийд хэрэгэлдэг ийм улс орнууд гэхгүй. Манай Монгол улс ч одоо 90 оноос өмнө социалист гэж хэлж болох нийгмийн үед уул уурхай бараг байгаагүй шүү дээ. Эрдэнэ төлөв сүүл байгуулагдсан. Тэгэхэд Монгол улс яаж одоо улс орноо авч явдаг вэ? Энэ хөдөө аж ахуйн салбарын, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспортлж олдог болдог. Гэхдээ тэрийг хаана экспортлдог вэ? Одоо яриад байгаа энэ Евразийн тухайн үеийн социализмын орнууд байхгүй. Тэгэхээр тэр боломж нь бидэд байсан байж тээ. Тэгэхээр гагцгүй юун дээр алдсан гэхээр хөгжүүлэлт ерөөсөө хийгээгүй. Бус орнууд хөгжүүлэлт хийгээд бид нар хөгжүүлэлт хийгээгүй. Тэгээ төр хөгжүүлэлт хийнэ гэж байхгүй. Төр дэмжин хувийн хөгжил өөрөө хөгжүүлэлт хийгээд одоо явна. Тэгээд энэ том
яриул их маш олон зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бүгдийг шийдэхгүйгээр ганц нэгэн шийдэхээр амжилт төрөхгүй. За ганц зэрэг дараагаас одоо сайд ярьж байна. Ер нь одоо Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бол хөгжихгүй байна. За экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэхгүй байна гэдэг чинь. Эний цаад шалтгааныг одоо хувийн хвшлийн ялангуяа одоо мэргэжлийн холбоотын зүгээс юу гэж үзэж байгаа юм? Яг татвар нь юм уу? Нийгмийн даатгал юм уу? За нөгөө талаа зээлийн хүүн юм уу те? Энэ бүгд нийлээл бас яг ингэж өдөр төвшөө болчиход байна уу? Энэ тал дээр та барьсан. За сая нэг бодит жишээг яриа гэж бодлоо. Тэрний юу гэхээр манай холбоо маань одоо нэг 5000 орчим гишүүнтэй. Түүнийхээ ард одоо маш олон ажил эрхлэгч нар байна. Тэгээд одоо хүмүүс нэг дор нэгдээд явж байна. Тэр утгаараа сая хэлдэг тэр баялагын сан гэдээ ярьж байгаа тий. Баялагын сангийн хөгжлийн сан гэдэг тодорхой байна. Бид нар одоо ийм Монгол руу оронгууд л нэг 672 тэрбум төгрөг гэж харагдаад байдаг тий. Монгол хүний бүгдээрийнх нь өмчөөгээд. Тэгэхээр одоо яг энэ дээр бол манай холбоо бүр төрийн байгууллагатай хамтраад салбарынхаа яамыг дэмжиж манлайл үзүүлээд иргэний нийгмийн зүгээс гишүүдтэй нийлээд ди парламент дээр одоо парламентын иргэн болгонд олгож байгаа их байна те 100 мянган хүн өрөх юм бол гар үс зурх юм бол хууль хэлцдэг. Энэ одоо санаачлагыг одоо манай холбооны зүгээс эхлүүлэх гэдэг бидний хувийн сая бодол төрлөө. Тэр утгаараа энэ одоо гэхдээ энэ одоо юу гэдэг тэр мөнгийг бид нар энэ салбар руу зарцууллаа гэд одоо байдлыг дордуулах гэдэг юм шиг. Тодорхой үеийн хүүтэй аавна буцаагаад энэ салбар нь хөгжөөд буцаагаад тэр сандаа гадны одоо байгууллагт өндөр хүүтэй хадгалуулж ахаар дотооддохоо жидүү хөгжүүлээд нэг талаараа мөнгөө баялагын сангийнхаа мөнгийг нэмэгдүүлээ. Нөгөө талаараа дахиад жидүү салбараа дэмжиж гэдэг санаачлага сая бодсуулаа. За тэгээ сая Евразийн хэлцээр гэдээ ярьж байна. Манай холбооны гишүүн чиглэлт гэдэг компани байдаг. Манай аж үйлдвэрийн гавьяд ажилтан Бомцын захиралтай. Бомцын захирал өнгөрсөн энэ их соргог хандж байгаа. Жидүү салбарын юм болохоор өөрөө мэргэжлийн юм болохоор өнгөрсөн энэ Евразийн хэлцээрийн талаар мэдээлэл авсныхаа даруйд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлаар Кыргызстан, Тажикстан, Казахстангийн орнуудаа явсан байна. Явсан хугацаанд өөрийнх нь хийдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн, оюуны өмчтэй бүтээгдэхүүн тухайн орнуудад яадаг юм бэ гэхээр бараг үйлдвэрлэл байдаггүй. Тэгээд дээрэс нь дандаа импорт их багт. Тэгэхээр энэ зах зээл дээр Монголын жидүү ингээд одоо Монголын оюуны өмчтэй бүтээгдэхүүн ингээд нэг манай үзэр дэд ерөнхийлөгч Бомцент гэдэг хүний чиглэл гэдэг компани бүтээгдэхүүн экспорт гарах бүрэн боломж нь бий болоо зах зээл нь энд байна. Энэ дэр одоо юу хэрэгтэй вэ гэхээр дахиад төр болон компаниудын хамтын ажиллах. Тэгэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай жидүү эрхлэгч нар бол нэлээд хөгжсөн. Яг одоо ингээд компаниуд хөгжөөд энэ төвшөнд ирээд байгаа нь магадгүй 10 жилийн өмнө төрмөн илүү энэ салбар дээр дурсгалтай байсан баг. Одоо аж ахуйн нэгжүүд маань одоо бараг зэрэгцээд ирж байна. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа гараа бариад төрөний хэлдэг урд урдаас авах биш хамтдаа нэг зүг рүү хараад хөгжөө гэдэг л саналтай. Татварын орчин ямар вэ? За татварын орчин бол одоо мэдээж маш том асуудал. Одоо энэ талаар ярих юм бол нэлээдгүй асуудлууд тулгарна. Татварын асуудлууд одоо юу гэдэг нэг татвар одоо манай компанид нэг аж ахуйн нэгж жишээ нь нэг татварыг байгалийн нөөц ашигласны татварыг нэлээдгүй өндөр дүнтэй төлцсөн байхад энэ талд нь нийгэм даатгалын татвар тэрнээс нь бараг 10-20 дахин татвар төлөөгүйгээд дансыг хаагч байна. Иймэрхүү үзэгдлүүд байгаад байна. Тэнгүүд одоо тэр байгалийн нөөц ашигласан төлсөн татвараа төлсөн ирнэ тэр татвар төлснөг өөрөө өгөж хүртэйг байна л да. Төрийн одоо алдаатай тоо баримтнаас болоод татвар төлсөн байна. Гарсан тоо баримтнаас. Гэтэл энэ талд нь нийгмийн даатгал болон аж ахуйн нэгжийн татвар дээр тэрнээсээ 10-20 дахин бага татвар төлөгдөөгүй байтал хаацсан. Гэтэл энэ дууг нь ингээд за тоог нь хэлэхэд 800 сая төгрөг төлчихэд. Гэтэл тэр дүнгээ төлсөн татвараа ашиглаж чадахгүй, бүтээгдэхүүнээ авч чадахгүй яваад байдаг. Магадгүй тэр 800 сая төгрөгөөр байгалийн нөөц ашигласны төлбөрөөс бүтээгдэхүүнээ аваад үйл ажиллагаа явуулсан бол тэр нийгэм даатгал аж ахуйн нэгжийн татварыг төлөөд бүрэн боломжтой. Тэгээд дээрс нь ашигтай ажиллах боломжтой. Гэтэл тэр 800 сая төгрөгийг одоо зүгээр банкны төвлөрөлтөнд төгрөх болно. Тэгээд зүгээр л бизнесийн эргэлтэнд орлоод бонд авахд л жилийн 160 орчим сая төгрөгийн өгөөжтэй ажиллах. Иймэрхүү татварын асуудлууд бол маш их байна. Татвар дээр одоо энэ засгийн газраас бол аж ахуйн эрхлэгч нар бол маш их өндөр хүлээлттэй байна. Одоо нэлээдгүй олон шинжилгээг хийн байх. Ялангуяа энэ нийгмийн тодорхой хөдөлмөрийн зах зээл дээр үүрэг гүйцэтгээд явж байгаа жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч рүүгээ хандсан том өөрчлөлтийг хийн гэдэгт хүлээлттэй байгаа. За тэгэхээр мэдээж татварын хувьд бол тодорхой өөрчлөлтүүд орох байх. За нөгөө талдаа яг энэ жижиг дунд үйлдвэрийн салбарт
ярих нэг зүйл нь одоо боловсон хүчний асуудал байдаг тий. Тухайлбал одоо мөнгөтэй захирал энэ дээр ямар байр суурьтай байдгүй ямар ч салбар дээр одоо боловсон хүчний асуудал, ажил хүчний асуудал хүнд болчлоо гэдэг тэгээд идэг. Тэгэхээр энэ салбарт бас ажилд орё гэсэн залуучууд хэр сонир байдгийг тэгээ та хэд боловсон хүчнээ яаж шийдэж? Ер нь 10 жилийн өмнө бид нар одоо шуурхай зар мэдээгээл сонинууд байла. За FM радиогод байла. Энэгээр ингээд ажилтны зар оруулахад өдөрт 20-30 хүн ярьдаг байсан. За тэр 20-30 хүнээс за нэг 10 хүн ирдэг байсан. 10 хүн нь ярьсан өдрөө эсвэл маргааш нь цаг товлоод ирээд 10-аас нэг 5 нь ажилтдаг байлаа. За 5-аас нэг 2-3 ажилтан болоод үлддэг байлаа. Одоо бол бид нэр зангиа цэг имэн, үнгүй цэг имэн гэл өндөр төлбөртэй тим газруудаар за тэгээд нөгөө e-job гэдэг одоо төрөөс хэрэгжүүлж байгаа хөдөлмөр халамжаас яж байгаа тэр зүүн дээр хүртэл ингээд бүтэн сар 45 хоног 2 сар ингээд зар тавиад ирдэг хүн байхгүй. Ирэх байтугай ярих ч хүн байхаа байсан. Тэгээ өөрөөр хэлбэл яг нөгөө үйлдвэрлэлийн салбарт буюу яг нөгөө биеийн хүчний ажил шаардж байгаа салбараас Монголын залуу үе буюу одоо нөгөө энэ улс орныг авч явах ирээдүйн хойч үе ихэнх нь татгалзаад эхэлсэн байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө сүүлийн 5-аас 6 жил бол бүр илт бид нар ажилтны өмсөлтөд орж байгаа. Ингээд ирэхээр бид нар одоо хүмүүсээ яаж хийж яах гэхээр мэрэгжлийн коллежуудаас сургалтын гэрээ хийгээд авч эхэлж байна. Гэтэл яг нөгөө барилгын материалын үйлдвэрлэл гэдэг дээр бас яг нөгөө хүссэн юу байдаггүй. Шүтээс ихтэйд бакалаврын мэрэгжил авах гэж байгаа боловсралтай болох гэж байгаа залуучууд маань болохоор жижиг дунд үйлдвэрт ажилтнаар ирж ажилдаггүй. За тэгэнгүүт коллежид сурж байгаа хүмүүсээс яг манай дээр тохирсон ажилтан байдаггүй. Бид нар дөхүүлэл за гагнуурчны ангинаас, сангийн ангиас гэд ингэж түүж авдаг. Гэтэл тэр хүүхдүүд маань өөрөөр хэлбэл бид нар нэг талаасаа Монголын ажиллах боловсон хүчний тэр залгамж халаагаа бид нар нэг талаасаа нийгмийн хариуцлагын өрөөнд гүйцэтгэх ёстой гэж бэлтгэх ёстой гэж үзэж байгаа. Ингээд тэр хүүхдүүдийг сургуультай яриад нэг талаасаа бид нэр аж ахуйн нэгждэрээ цалинтай энэ хүүхдүүдийг сургаж авъя. 16, 17-тай хүүхдүүдийг ажлын байран дээр нь эхнээс нь угтаж аваад ингэж үйлдвэрлэл явдгийг, ингэж Монголд баялаг бүтээдэг нэгд бүтээгдэхүүнийг ч гэсэн эх орондоо үйлдвэрлэдгийг гэдгийг тэр хүний эх оронч зүрх сэтгэл дээр суурлаад ингээд эхнээсээ хариуцлагатай эх орон сэтгэлгээтэй бүтээлч байлгахыг ирмэлзэж ажил олгогчийн талаас өөрийнхөө чадах зүйлийг хийе гэж сургуультай гэрээгээд авчирхаар өнөө хүүхдүүд маань хашраад яваад өгдөг. Тий. Одоо 10 хүүхэд дадлагаар авахад 2 нь л манай дээр амралтаараа танай дээр цалинтай үргэлжлүүлж ажиллая л гэж ирдэг. Гэх мэтэр тэгэд эренгүүт одоо бид нар ямар арга зам хайж яах гэхээр одоо өөрөөр хэлбэл докторгүй ажиллаж байгаа ажилтнуудаас бид нар уур чадварын бүтээмжийн өсөлт харж чадахгүй байгаа. Яг гэвэл бид нар харилцагчдаа нэг талаасаа чанар стандартын шаардлага хангасан материал нийлүүлнэ гэсэн байдаг. Тэгтэл нөгөө ажилчид орж гараад ахаар нөгөө тэр хүмүүсийн дуршлаг хуримтлуулах уур чадвар технологи барих юу бол ямар нэгэн байдлаар алдагдчих байдаг. Ингээд тэгэхээр бид нар тэр технологи бүтээгдэхүүний чанар стандартыг бариулахын тулд доктортой ажилчид биднэрт хэрэгтэй болж байгаа. Ингээд ирэхээр би өнгөрсөн жилээс эхлээд үйлдвэр дээрээ гадаадаас ажиллах хүчээ авч эхэлж байгаа. Одоо Бангладеш улсаас оруулж ирээд ажиллаж байна. Одоо нэг 50% манай үндсэн тим доктортой ажиллаж байгаа ажилчдын нуруунд дээр л үйлдвэрлэл маань өнөөдрийг хүртэл явж байгаа. Үлдсэн 50 нь байнга оролт гаралттай. Ингэнгүүт би одоо за борлуулалтад хэлий, төрийн худалдан авалтанд хамрагддаг болвол хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй гэж одоо бэлтгэл ажлууд би айгүй хийгээд байгаа. Жижиг дундын салбарт нэлээх өөрчлөлт хийгдэх байх гэсэн хүлээлт итгэл төрж эхлээд байгаа учраас ингээд эренгүүт би тэр хүний нөөцийг доктортой байлгахын тулд гаднаас ажилтдаг хүчээ авч эхэллээ. Тэгэнгүүт бас нөгөө нэг ажлын байрны зөвшөөрлөгийн төрд бас нэлээд өндөр татвар төлдөг юм байна. Ажилтны тэр гаднаас авж байгаа ажилтныхаа цалинтай дөсгөс төвшөнд. Тэгэнгүүт одоо боловсрал, соёл, эрүүл мэнд гэсэн 3 салбарт ажлын байрны төлбөрс 100% чөлөөлт юм байна. Тэгээ би битүүхэн нас хүлээж авах атаарах хичээлээ. Тэгээ би одоо яаж ч худлаа мэдүүлж оруулж ирэх боломж байхгүй шүү дээ. Тэнгүүт би барилгынхаа салбарын яамд хандаад барилга зам тээврийн салбар 50% хөнгөлөлт ажлын байрнаас чөлөөлт юм байна. За тэгээ би барилгын салбарт барилгын материал нийлүүлгээ гэж яагаад 50% хөнгөлөлтөөр одоо ингээ ажилтнууд оруулж ирсэн байгаа. За тэр нь одоо ямар ажлын байрны зөвшөөрөл төлбөр нь хэд хэмжээтэй байдаг вэхээр нөгөө хөдөлмөрийн үлсний доод хэмжээ нь 792 мянга ч дээ. Тэгэхээр энийг 2 дахин нэмэгдүүлсэн буюу сая 580 мянган төгрөгийг би жил болгон сар болгон ажилтан болгоны тоогоор төлж байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөр халамжийн сан руу тушаадаг. Тэгээд уул нь бол энэ нь өөрөө эргээд нөгөө нэг цалингийн зардлыг бол өсгөж байгаа. Тэгвэл надад харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ үндэсний жижиг дунд үйлдвэрлэгч гэдэг эн чинь бас хариуцлагын асуудал, нэр төрийн асуудал, үндэсний үйлдвэрлэгч чанар муутай юм үйлдвэрлэдэг, хариуцлагагүй гэсэн нэр хүндийг нэг өхрийн ивэр дөрөгөл нөгөөдөлийнх нь тэгэл чирэгдэл муудна шүү дээ. Тэр үүднээсээ чанар стандартаа хангахын тулд доктортой байлгаж иж тэр хүмүүсийг би сургаж байна. Тэгэхээр ингээд
бас жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үнэхээр Монгол улсад ажлын байрны болоод аж ахуйн нэгжийн дийлэнх хувийг жижиг дунд үйлдвэрийн салбар бүрдүүлж байгаа бол энийг бас ажиллах хүчнийхэн тал дээр үндэсний шин залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх тал дээр мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдтэй бас жижиг дундын салбарын яам тэр сургалтыг явуулж байгаа сургуулиуд тэгээд үндэсний баялаг бүтээгч үйлдвэрлэгчид хамтран ажилласаа гурвалсан ийм сургалтын хөтөлбөр зохион байгуулж алсуура бид нар Монгол улсын залгамж халаа болсон энэ ажиллах хүчний салбарт хэн ажиллах юм бэ гэдгээ бас бодож явах хэрэгтэй болов. Дээрэс нь бас тэр төрөөс нэгдүгээр сургалтын залгамж халааг бэлтгэх талаас хоёрдугаарт одоо яалтчгүй галаа таслахын тулд хэсэг хугацаанд төр хугацаанд гал дамжих зорилгоор гадаад ажилтаа авж штэ. Энэ нөхцөл байдал дээр нь бас дэмждэг жижиг дунд үйлдвэрийн салбар дээр бас хөнгөлөлт дэмжлэг үзүүлвэл мөн их сайн байна гэж бас. За энэ дээр манай хоёр төрлийн төлөөлөл ямар байр суурьтай байна. Ер нь энэ боловсон хүчний асуудлыг энэ хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд бас давхар шийдэд явах юм боломж бий юу те. Нөгөө талдаа ингээд зээлийн их усрын нэмээд хугацааг нь нэмээд өгөхөөр энд ажиллаж байгаа залуучуудын цалин орлогыг нэмэгдүүлэх тийм боломж орон зай бий болох уу? За ер нь бол одоо энэ Дэлхийн банк, за эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага эдгээр бол жижиг дунд үйлдвэрийн салбар нь өөрөө хуучин бол зөвхөн эдийн засагт нөлөө үзүүлдэг юм байна гэж хэлсэн бол одоо үгүй юм байна. Чинь нэмээд нийгмийг өөрөө тогтвортой хөгжих хамгийн том хүч нь болдго юм байна. Маш их ажлын байрыг 70% нь хангадаг юм байна. 10 ажлын байрын 7-ыг нь хангадаг юм байна. Үүгээрээ дамжуулаад ажилгүйд ядуурлыг шийддэг юм байна. Энэний цаана ажилтаа орлоготой хүн гэмт хэрэг хийдэг юм байна гэдэг ингээд нийгмийн маш олон асуудлуудыг суурьаар нь шийддэг юм байна гэдэг дээр ингээд дүгнэлт хийцсэн. Ингээ 24 оны одоо Дэлхийн банкны судалгаагаар хамгийн сүүлийн дүгнэлт гарч чадах. Тэгэхээр бид нар энийг зөвхөн нэг одоо хэдэн үйлдвэрүүдийг нэг орлоготой болгочих тухай гэж бас ойлгож болохгүй. Энэний цаанд боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал, гэмт хэргийн асуудал бүгд явчих. За хоёрт нь одоо сайд бас түрүү хэлж байгаа цогцоор нь дэмжихийг бид нар хичээж байгаа. Гэхдээ нөгөө манай төсөв хүрээ бага учраас бага хэмжээнд явдаг. Нийтдээ улсын хэмжээнд байгаа 82 мянган аж ахуйн нэгжид бүгдэнд нь тэгш хүртээмжтэй байвал улсын эдийн засаг нийгэм хөгжих гэдэг. Тэгэхээр энэ одоо доктортой хөгжүүлэх энэ шаардлага бол байгаа. За ингээд бид нар мэдээж түрүүний хэлдгээр сайдын хэлснээр одоо зээл авахаас өмнө сургалтуудыг зохион байгуулах, зээл авахт нь төслийн өөрөөр нь бичүүлж үнэхээр ашигтай төсөл хийх гэдэг юм уу үгүй юм уу? Зээлээ аваад буруу юмд ороод өрөнд орчих вэ? За авсныхан дараа тэр хүнд одоо ингээд зөвлөх үйлчилгээ үзүүлээ явна гэдэг цогцоор нь. За тэгээд борлуулалтыг нь одоо сая мөнгөцөг захирал бас хэлж байна ингээд дэмжих гэдэг. Тэгээд одоо бид нар энэ 1 сарын 23-нд Монгол Улсын ерөнхийлөгч анх одоо 2019 онд ерөнхий сайд байхдаа санаачилж ирсэн. Эх орон худалдаа авалт гэдэг. Эх орон худалдаа авалт үндэсний үйлдвэрлэлийн арга хэмжээгээ одоо ингээд уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил зохион байгуулна. Энэ арга хэмжээний хамгийн гол юм нь юу вэ гэхээр төрөний хэлдэг төрийн худалдаа авалт. Мэдээж үндэсний үйлдвэрээс дотоодын одоо үйлдвэрүүд, хувь аж ахуйн нэг хувь хүмүүс зөндөө авч байгаа. Гэхдээ хамгийн том худалдаа авагч нь төр баг. За нийт ер нь нэг 10 гаруй их найд, 13 их найд гэдэг тоо багдаг. Төр авж байна. Тэгвэл эннийхээ 10% нь үндэсний үйлдвэрүүдээс авчих. Тэгвэл 1.3 их найдын бэлэн худалдаа авалт байвал нөгөө борлуулалтын дээр хүн санаа зовх байх. Жижиг дундын нэг хүндрэлтэй юм том аж ахуйн нэгжүүд бол нэгтлэн тусдаа, жолооч тусдаа, ажигч тусдаа, цэвэрлэгч тусдаа тий. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн захирлууд яадаг хэр бүгдийг ганцаар хийдэг. Нэгтлэнгаа хийдэг, жолооч хийдэг, ажигчаа хийдэг. Тэгэхээр нөгөө бусад юмн дээр одоо хөгжүүлэлтээ хийх, өөрийгөө хөгжүүлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх цаг зав нь бага байгаад байдаг. Тэгэхээр энийг нь ингээд цогцоор нь шийдэж өгөхийн тулд жижиг дунд үйлдвэрийн газрын хэмжээнд бол ажиллаж байгаа. Одоо тэгээ энэ хууль маань ингээд батлагдаад гараад ирвэл бүр илүү одоо өргөн цар хүрээнд болоод илүү дараачийн шатанд одоо гарах байх гэж ингэж бодож байна. За сайдын хувьд ер нь тэгээд нэмээд хэлэхэд за монголчууд одоо дэлхийд оюуханаараа спортоор дэлхийд хүчтэй өрсөлдөж штэ. Тэгээд ягаад энэ бизнес салбарт бид одоо болохгүй гэдэг. Бид ерөөсө болохгүй ийм зовлон тоочоод юм уу? Тэгэл одоо шалтгаан тоочоол те ийм ерөөсө болохгүй штэ. Яг үл энэ чинь хүний оюуны бүтээл, бие балдрын одоо бүтээл те. Тэгэхээр энэ дэр төрийн одоо дэмжлэг бол тодорхой би түрүү нэр заагаад хэлсэн те. Тодорхой. Тэгэхээр энэ тодорхой дэмжлэг үзүүл дэмжлэг тодорхой юм чинь тэрлэгвэл онцгой анхаарал хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалтын байгаль нөөц бүгдийг л дайчлаа л дээ. Одоо Монголд бас бүр мөнгө байхгүйг бол үгүй шүү дээ. Бас мөнгө байна. Зөв зарцуулбал тий. Тэгэхээр энийг ингээд эрх зүйн орчин дээр нь одоо батлахад
манай одоо парламентын гишүүд одоо их манлайлж дэмжиж ажилласаа гэж би одоо чин сэтгэлээс хүсэж байгаа. Энэ бол хүн бүрийн хийж чадах бизнесийг бид дэмжиж гэж байгаа байхгүй. Хүн бүр уул уурхай барилгын бизнес хийхэд бас хүндтэй хөрөнгө оруулалт их орно. Тэгвэл эн чинь төр бизнес хийхгүй, төр аж ахуй эрхлэхгүй бид энэ одоо нийгэм энэ эдийн засгийг сонгоцсон шүү дээ. Тэгэхээр тэгвэл тодорхой байхгүй бидний ерөөсөө маш тодорхой. Тийм учраас энэ лүгөө байгаа юм а дайслаад оруулчих. Тэгээд яг миний хувьд нөгөө аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа жижигдүүнд үйлдвэр дэмжиглэлээр бас хид хідэн одоо ажлуудыг санаачилж тэгээд бас тодорхой үр дүнгууд бол гарсан. Тэгтээ хурдан нүдэн дээр гардаг. Би тэрэнд их баяртай байдаг. Тэгээд одоо манай мэрэгжлийн холбоодын төлөөлөл байна. Зах зээлийн эдийн засгийн оронд мэрэгжлийн холбоод маш чухал үүрэгтэй. Гол хөдөлгөгч хүч нь байдаг. Тэр одоо аж ахуй нэгжүүдэд дэмжин. Тэгтээ тэдэртээ тэгш шудраг үйлчлэн төртөө холбонд аж ахуй нэгж болгон төртөө холбоотой зүйл яриад яваад тахгүй. Холбоо нэгтгэхэд мэрэгшээд тэгээ бүгдийг. Тэгээ мэрэгжлийн холбоодын одоо үүсэл санаачлалууд бүх талаар дэмжиж одоо зохион байгуулалтанд ороход нь хамар хүрээгээ тэлэхэд нь одоо дэмжлэг үзүүлж ажиллаж исэн. Тэгээ тэр бол их чухал юм билээ. Ер нь төр одоо ингээ бүх юмтаа ингээ оролцоод авахгүй тий. Мэргэжлийн холбоод нь төлөөлөөд тэгээ яваад. Орон нутагч гэсэн ингээд яваад. Тий орон нутагч ингээд яваад тодорхой үр дүнгууд гарч байна шүү дээ. Жишээл одоо хадгалалтын холбоо гэдээ би одоо сайн мэдчихээн. Тэгээ тэд нар суманд ингээд хүсэлтээ өгөх бичиг баримтаа бүрдүүлэхдээ яг хууль эрх зүйчний бас яг сайн бас мэдэхгүй л байгаа хгүй. Тэгээ тэн дээр нь туслаад ингээд тэгээд дараагийн жилээс нь эхлээд өөртөө явчих. Монголчууд бол маш их хурдан юмыг сурдаг. Тэгээд Монгол хийсэн судалгаагаар хамгийн их том үзүүлэлт бол юу гэхээр монгол хүн бүр бизнес эрхлэхээс өссөн сонирхолтой байна гэж. Бусад оронд бол тийм бас бага байдаг. Энэ чинь өөрөө хамгийн том капитал واخгүй бидний. Энийг яаж бид нар зөв хөдөлгөж зохион байгуулалтанд оруулах вэ? Тэгээд дотооддоо зөв зохион байгуулалт хийгээд улс өөрийнхөө боломжийг бүрэн дайчилж чадвал бид их сурталж чадна. Ингэж чадахгүй л их суртална гэхэд хэцүү. Тийм учраас энэ нэг тодорхой одоо асуудал байгаа шүү. Дээр нь бас нэмээд хэлэхэд одоо энэ халамжийг багасгах хэрэгтэй. Яг үнэндээ ингээд хөдөлмөр эрхлэхгүй байна гээд тэ хүн ирэхгүй байна гэдэг нь шүү дээ. Халамж хит их болоо тэнд их хөрөнгө зараад ирэхээр зүгээр суугаад халамж аваад нэг тодорхой хэсэг нь амьдрч болоод байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байна. Тэгээ гадны одоо эксперт манайд ирээд цуг ажиллаж байхад танаа энэ нэлээ ихэнх хүмүүс ерөөс ажил хийхгүй яаж амьдрч болоод байгаа. Тэр бүр ингээд ойлгохгүй гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр халамжид зараад байгаа мөнгөө хөдөлмөр эрхлэлттэй энэ үндэсний үйлдвэрлэлд дэмжиж зарчаач. Тэгвэл тэр хүн орлогогүй болоод тэрхээр 2 дахь сараасаа 3 дахь сараасаа өлсөд ажил хийн шүү дээ. Тэгвэл боловсон хүчин тэр ажил хүчин чинь хөгдөд ирэх байхгүй. Тэгэхээр орон зайд байна, цалин байна, ажил нь байдаг. Тэгээ нэг жоохон халамжийн эдэн төгрөгөөр 2 итгэхгүй хоосоо онохгүй байгаад ахаар болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас тодорхой хэмжээнд шийдэж өгөх хэрэгтэй гэж байна. За тэгэхээр нөгөө талдаа жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг одоо төрөөс дэмжээд за аль эсвэл би үндэсний үйлдвэр байлаа гэхэд өөр нэг үндэсний үйлдвэрээ дэмжээд бүтээгдэхүүнийг авъя гэхэд тэр нөгөө стандарт шаардлагад хангадаггүй. За урдаас орж ирж байгаа юмтай харьцуулахад болгоч байдаг юм уу те. Ийм байгаа учраас бас тодорхой хэмжээний нөгөө борлуулалт нь явж өгдөг ийм асуудлууд байдаг шүү дээ те. Энэ асуудал яаж шийдэгдэх юм? За энэ тал дээр ер нь ингээд манай улсын хувьд бол сүүлийн хэдэн жил ингээд дандаа том салбараа яриа л те. Уул уурхай, барилга, зам тээвэр гэл. Одоо энэ эдийн засгийн суур бүтцээр нь нэг өөрчлөлт болсон юм болоо да. Жижиг дунд руу анхаарья гэж. Жижиг дунд руу анхаарахаар энэ нөөрэө нийгмийн эрэг тал руу айгүй олон эрэг нөлөөлөл үзүүлэх боломжтой байна. Одоо нэг үгүй хэлэхэд би яг том компаниудыгаа бол одоо энэ одоо том компаниудаас жоохон гомдох вэ гэж бодож байна. Төрийн одоо ингээл төв талбайгаа тойрол бизнесээ гээл байгаа л гэдэг. Та хэд минь олон улсад гараач. Жижиг дундууч одоо та хэдээс төрүүлээд олон улсад гарлаа. Одоо том компаниуд тэгээд өгдөрөл төртөөгөө ингээл ажиллаад иддэг. Одоо улсын ажил хийгээл яваад энийг болоод та хэд минь олон улсад гаралтай, олон улс төгжөлтэй. Бид нэр одоо та хэдийг төрүүлэх гээд байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр дээрээс нь дахиад бас том компаниудаас нэг юмс байна. Яг таны хэлдэг манай жижиг дунд үйлдвэрлэл одоо сүүлийн үед яг тийм асуудал байх үед байсан. Импортын бараа бүтээгдэхүүнүүдэд харьцуулахад арай нэг чанар тааруу үе байх үед бол байсан. Бид тэр үе туулаад гарцсан өнгөрсөн 10 жилд. Одоо эх 10 жилд бол бид тэр үе туулаад талтсан болохоор төрийн худалдаа авалт нэгдүгээр хэрэгтэй байна. Хоёрдугаарт манай нөгөө том компаниуд маань жижигүүдээс худалдаа авалт хийж. Тэ? Ялгаагүй тэдний худалдаа авалт бас маш өндөр. Дандаа гадны эмхээс илүү тэгээд дотоодын худалдаа авалтаа том компаниудаас уриалмаар байна. Тий. Дахиад бас нэг чухал зүйл нь юу гэхээр одоо утгагүй манай цагаан сарын баяр болно. Цагаан сарын баяр гэдэг бол манай ард иргэдийн одоо маш өндөр дүнтэй худалдаа авалт гэдэг.
жилийн нэлээдгүй борлуулалтаа бас компаниуд энэ үед төлөвлөдөг. Тэгэхээр энэ ард иргэдээс яг энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн ерхий сайд байхдаа санаж ирсэн их хугацаанд худалдаа авалтыг уриалмаар байна. Тэгээд дахиад нэг өнгөрсөн 3.5 жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаж ирсэн хүнсний усал хөдөлгөөний хүрээнд нийт 53 үйлдвэр ашиглалтанд орсон байна. 53 үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. Тэгээд 1000 орчим шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарсан байна. Энэ дундаа импортыг орлох маш олон бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнүүд чанар муутай биш, харин ч чанарын хувьд бол эрүүл, шинэ, тэгээд дээрэс нь олон шат дамжлагтай тээвэрлэлтийг дамжаагүй. Тэгээд дээрэс нь үн явтан баг. Би бас нэг үйлдвэрлэлээ бас ярьчмаар байна л та. Одоо энэ дээр жишээлхэд манай газар чим гэдэг үйлдвэр байж байгаа. Энэ хүнсний услын өрөөнд шинээр үйлдвэр ашиглалтанд орсон. Энэ үйлдвэрийн одоо бидний одоо паста амтлагч гэж байж байгаа. Одоо дэлгүүр худалдааны захуудаар би өөрөө бүр үтсэн л те 5500-аас харагдчихна. Яг адилхан гарант. Тэгэхэд импортын хоёр бүтээгдэхүүн нэг нь 8500, нэг нь 13500. Үйлдвэрлэсэн хугацааг нь харахад манай бүтээгдэхүүн дөнгөж 1 сарын өмнө хийгдсэн байгаад. Тэгэхээр бид нар энэ бүтээгдэхүүнүүдийг мэддэг болёо. Тэгээ энэ бүтээгдэхүүнд худалдаа авдаг бол. За дахиад нэг бүтээгдэхүүн байна. Энэ манай нийт 0-5 насны хүүхдүүдийн хэрэглэж байгаа хүнсний 90% нь импортын бүтээгдэхүүн байдаг. Энэ дэр манай үйлдвэрүүд бас нэлээд соргог хандсан байлээ. Би Эден гэдэг компаниг онцломоор байна. Манай Эден компани Гүди гэдэг нухш байж байгаа. Одоо дэлгүүрүүдээр 1700, 1800 төгрөг зарагдчихж байгаа. Гэтэл импортын бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байна вэ гэхээр хамгийн бага нь 3500, 5000 гаруй үнэтэй. Тэгээд дахиад хугацаа нь нэлээдгүй урт хугацаанд яасан. Тэгээд олон шат амжилттай тээвэрлэлтийг дамжаад Монгол улсад ирсэн байна. Гэтэл манай энэ хоёр үйлдвэрэл энэ би хоёрхны жишээ татж байгаа шүү. Гэтэл тэгэхээр энэ чинь одоо яг маркетинг одоо борлуулалтын тийм шинэлэг юу дутаад байна гэсэн үг үү? Одоо танд жижиг дунд үйлдвэрлэгчдэд түрүүн сайд бас хэлж байгаа нөгөө зөвлөн туслах үйлчилгээ гэдэг бол маш чухал. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг бойжуулахын тулд зөвхөн санхүүгийн дэмжлэг өгөөд орхих биш. Одоо тэр өөрсдөө тэр төслийг зөв удирдаад яг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, технологийн хөгжүүлэлт хийх, хүний нөөцөө хөгжүүлэх энэ чиглэл дээр нь хамтран ажилладаг, зөвлөн тусалдаг. Одоо би тохирлын гэрчлэгийг авахын тулд, тусгай зөвшөөрлөө авахын тулд, бичиг цаасыг боловсруулахын тулд биднэрт яг тийм мэргэжил байдаггүй л байхгүй. Тэгэхэд нөгөө тэр бичиг баримтаа авах гэж очиход тэнд эн чинь болохгүй байх нэгэ буцаадаг биш. Энүүн дээр ингэж ажиллаарай гэд яг тэр үйлдвэрлэгчдэд ч юм уу зөвлөн тусалдаг. За хамааралтай магадгүй шинжлэх ухааны технологийн их сургуулийн дээр гээд эсвэл барилгын материал үйлдвэрлэгчтэй холбооны дээр гээд биднэрт за та нар ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол ийм чанар шаардлагыг Монгол улсад баримталтгаа энүүндээ та нар тохирохын тулд материалаа ингэж сонгох хэрэгтэй тий. Үйлдвэрлэл дээр ч очиод нэг одоо тестлээд үзье. За та нар ингэж лаборатори шинжилгээгээ өгөхөд энүүн дээр чи ийм асуудал гарсан бол өөр сольж болох ийм материал байдаг чулууга энтгийн одоо бид нар ингэж анх үйлдвэрлэл хэрэгжиж байхдаа Төв аймгийн Эрдэнэ сумдах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын чулууны үйлдвэрээс авч ийла. Одоо бол бид нар дархны чулууны үйлдвэрээс авч байгаа. Гэх мэтэр ингээд нөгөө лабораторийн шинжилгээ хийлгээд нөгөө барилгын материал үйлдвэрлэгчтэй холбооноос маань зөвлөдөг байхгүй юу? Ингээд нөгөө зөвлөн туслах үйлчилгээг л төрийн байгууллага тэр нөгөө янз бүрийн зөвшөөрөл өгөх гээд зөвшөөрлөө авах гээд очихт нь л эхнээс нь буцаадаг биш яадаг бол одоо тэр технологийн хувьд яаж баримталж ажиллах ёстой юм те. Бид нар зүгээр практик дээр нэг сураад ирсэн юм аа л одоо сайд бас хэлж байна. Монгол хүмүүс үнэхээр бүтээх хийх чадвартай хүмүүс байхгүй юу? Тэгэд тэрийг хийх гэхээр нөгөө яг мэрэгжлийн төвшөнд бичиг цаасны төвшөнд очиод гацчихдаг. Энүүн дээр нь тусалж чаддаг бол чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол үнэхээр бас чадвартай алдсан юм. За тэгэхээр нэвтрүүлгийн хугацаа дуусах гэж байгаа учраас сүүлийн одоо нэг хоромд бас яг энэ өнөөдрийн бидний ярьсан сэдвтэй холбоотойгоор те ямар шийдэл байх вэ те яриаг үлдсэн зүйл байл бас сайд эзэглээд л яв. Тэгэхээр иргэн болгон ингээд үндэсний үйлдвэрлэлд дэмжих гэсэн ийм сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Бусад орнууд тийм байт юм лээ шүү дээ. Тэгээд эх орны үйлдвэрлэгчид өөрсдөө бас монгол хүнийг онцлог өгсөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй. Хоёрдугаарт нь энийг одоо үйлчлэгийг чанартай өргөх. Гуравт нь худалдааны салбараа бид ерөөсөй орхиж ус болохгүй байдаг. Яг тэгэхээр одоо ингээд өртгийн хаана нэмэгдээд идэгээс судлаад үзэхээр худалдааны салбар дээр хамгийн их нэмэгдээд байгаа. Тэгэхээр худалдааны хууль байхгүй гэдэг ийм л нэг шалтгаан хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг манай яамны нөгөө эрхлэх асуудалд дотоодын худалдаа үйлчлэг ордог. Тийм учраас бид нэр энэ худалдааны салбарыг бас дэмжих хэрэгтэй. Тэгээд эн чинь үйлдвэрлэл, тээвэрлэл, түгээл, худалдаа, экспорт гэдэг ингээд бүгд ийм одоо гинжин хэлхээтэй шүү дээ.
тэр битэл одоо түүгээд бэлтгэн нийлүүлж байгаа тэр малчин, ногоочин, тарэлэнчид хүртэл бид нар одоо анхаарах хэрэгтэй байна тий. А одоо бол эхний үр дүн сая манай одоо холбооны төлөөлөл тий. Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн үржихний санаачсан хүнсний хувьсгал цагаан алт бол үндсэндээ энэ хоёр салбарыг маш их чирж явж байгаа байхгүй. Энэ хөнгөлөлтөө зээлийн маш их одоо хэмжээний дэмжлэг үзүүлээд үдэн дээр ийм их үр дүн гарч богино хугацаанд гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ юуг харуулад байна гэхээр үгүй тэгэл хөнгөлөлтөө зээл хэрэгтэй л байсан биш үү? Монгол хүн чадхал байсан биш үү те? Тэгэхээр энд бол одоо энэ манлал доор энэ нэг нэлээд том амжилт гарсан. Тэгээ энийг бол одоо гарцаагүй л одоо төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын зөв тэргүүний хувьд хүнсний аюулгүй байдал те эдийн засгийн аюулгүй байдал талаас нь хийсэн ийм том арга хэмжээ. Тэгэхээр энийг харин бид тэгвэл бусад тал дээр нь яаж дэмжих? Тэр дөрөв нөгөө газар дэд үтс татврын хөнгөлөлттэй энэ зүйл рүү бүгд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүгдээрээ. За тэрийг эргэж шаардах хэрэгтэй бас тийм төрөөс. За эдэн цагаан дараа. Би бол ер нь бас сайттай санал өгөн. Юуны үнд бид нар сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Дотоодын бүтээгдэхүүн муу тийм үе байсан. Тэр өнгөрц. Одоо хэлээд байна шүү дээ. Маш олон бүтээгдэхүүнүүд тэр гаднаас импортоор орж иж байгаас чи илүү чанартай, илүү сайн байна. Тэгэхээр Солонгос, Япон яаж хөгжсөн бэ гэхээр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн импортоор орж иж байгаас нь муу байсан ч, үнэтэй байсан ч авсаар байгаад үйлдвэрлэл нь өгжөөд улс нөгцсөн. Тэр нэг хэсэг хугацаанд ч гэсэн бид нар нэг дийн сэтгэлгээгээр ороотгоочаа гэдэг. За хоёрдугаарт нь Монгол улс өөрөө хоёр том зах зээлтэй. Одоо Евроаз гэхэд маш том 180 сая хүнтэй маш том зах зээл нэгжлээ. Энэ рүү бид нар кластерлаад хамтраад энэ одоо ялангуяа Монгол улс хөдөө аж ахуйн орн, хөдөө аж ахуйн гаралтай түүхийн үедээ эцсийн бүтээгдэхүүн болоо өртөг шингээгээ доллар болох юмыг нь хувь төр хувийн хвшил хамтарч хийж чадах юм бол энэ маш том бид нар орон зай байна. Бид нар тэртээ дэргүү далай байхгүй учраас тээвэрлэлтэн дээр хүндрэлд нөгөө өртөг нэмэгддэг асуудлууд байгаад байвал одоо бид нарт далай нэгтчихлээ шүү дээ. Тэгвэл энэ далай руугаа тэр нөө усан далай байхгүй хүн далай руугаа одоо бид нар ороход боломж байна гэж ингэж харж байна. За ганц зэрэг. За одоо ингээд шинэ хуулийн энэ үзэл баримтлалын талаар ингээд сонсож байхад бол нэлээдгүй энэ салбарт өөрчлөлт орох юм байна гэж харж байна. Тэгээд дээрс нь татврын хуулийн дээр чинь жидүүг дэмжих хуулийн дээр чсэн өндөр хүлээлттэй байна. Тэгээд өндөр хүлээлттэй байгаас гадна энэ маань хуулигээ санаачлаад нэг болцдог бас зүйл биш те. Мэдээж энэ их хурлыг давах хэвээр. Тэгээд их хурлыг давах хэрэгжих хэвээр. Дараа нь тэгэхээр мэдээж энэ хуулийг зурталчлах, таниулах тал дээр бол одоо холбооныхоо зүгээс одоо яамтайгаа холбогдох хүмүүстэйгээ хамтраад ажиллахад бол нээлттэй. Ягаад тэгэхээр энэ хууль хэрэгжиж энэ аж ахуйн нэгжүүдэд маш олон боломжууд бий болно. Тэгэхээр энэ хуулийг л хамтдаа одоо ямар нэгэн байдлаар бүх сайн талыг нь бий болгоод эргээд Монгол Улсын нийгэмдээ эерэг үзүүлэлт авчрах талаас нь хамтраад ажиллахад бол холбоо маань бүрэн нээлттэй. Тэгээд дээрэс нь одоо дахин нэг зүйлээр уриалмаар байна. Ард түмэндээ энэ цагаан сарынхаа өндөр худалдаа авалтын үедээ их орон худалдаа авалт хийгэрээ гэдгийг ард түмэндээ уриалмаар байна. За мөнх захирлээ. За одоо манайх 12 онд үүсэн байгуулагдаад одоо өнөөдөр 26 гэхээр 14 жил ажиллахад одоо дотоодын зах зээлийн одоо жилд 20 мянган орон сууц ашиглалтанд орж ийн гэхэд бид нар бол ямар ч байсан нэг 40-50% нь бол жил болгон хангадаг болсон байна. Үүн дээр одоо нөгөө дотооддоо 14 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа доктортой явуулаад 100% ваны зах зээл импортих байсан бол одоо 40-50 хүртэл жил болгон тогтмол хангахаас илүү баримт нотлохоо юу байж болох вэ? Тэгэхээр дотоодын чанар стандартаа батлуулсан дээрэс нь ингээд доктортой үйл ажиллагаа явуулж байгаа одоо үндэсний үйлдвэрлэгчдийг нөгөө квот импортер гаднаас орж хэлээр нэвтрэх ижил төстэй бүтээгдэхүүн жилд 20 мянган ван Монгол улсын зах зээл дээр ашиглалтанд ордог бол тэгээ дотоодын үйлдвэрүүд 50% нь хангад юм байна. За тэгвэл энэ зах зээлийн 10 мянган бүтээгдэхүүн л импортоор орж ирнэ. Гэх мэтээр бас квотын хамгаалалт үндэсний үйлдвэрлэгчдийг борлуулалтаа дэмжихэд их том үүрэг гүйцэтгэнэ гэж бодог. Тэгээд ер нь бол Монгол улсын төр засаг дээрэс нь ард иргэд маань ерөөсөн нэг хүн гэхгүй үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих тэгээд одоо саяхан захирлын хэлж байгаа тэр цагаан сарын худалдаа авалт хамгийн наадлын одоо таны их орон сэтгэлгээг шалгах эхний шалгуур босго ер нь бол орж ирж байгаа. Тэгэхээр одоо адаглал үндэсний үйлдвэрийн тэр эдэн компани бүтээгдэхүүнүүд ч юм уу тий адаглахад Монгол төгрөгөөл нэгэндээ өгөхөд энэ бол их оронч худалдан авалт их орны бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа их оронч Монгол хүний сэтгэлгээний илрэл юм шүү л гэж бас уриалмаар байна. За баярлалаа.
За бид нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар бас албаны их сурвалжууд болон хувийн хөгжлийн төлөөллийн байр суурийг хөргөлээ. За энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг одоо боловсруулах шатандаа явж байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн болон одоо жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарт аж ахуй эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчид маань бас хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу за энэхүү хуулийн төсөлд бас саналаа өгөөд явах ийм боломж өгсөлтөө гэдгийг хэлье. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.